Юна ТV-тэй тавтамаарал. За энэ удаагийн мэдээллээрээ та бүхэндээ эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн харамсалтай үйл явдлын талаар ярьж өгөх болно. За ингээд шууд мэдээлэл рүү орцгоё. За энэ тгийн Махараштраа мужид 13,000 гаруй эмэгтэйчүүд ердөө нэг өдрийн ажлын хөлсөө алдахгүй тулд хамгийн чухал эрхтэн болох умаа буюу саваа ухуулсан гэсэн мэдээлэл сошиалд бол нэлээд шуугин тараад байна. За энэ 13,000 гэдэг тоон болоод зөвхөн нэг жилийнх биш харин тухайн бүс нутагт хийгдсэн судалгаагаар буюу сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн ийм тохиолдлууд байдаг юм байна. За тэгээд тэдний дийлэнх гэх юм бол маш залуухан буюу 20-с 35 насны эмэгтэйчүүд байсан. За тэд бол ирээдүйд хүүхэд төрүүлэх боломжтой ийм насны дээр бол ийм харамсалтай шийдвэр гаргахад бол хүрдэм байна. За уг мужид бол энэ тгийн эдийн засгийн гол хөдөлгүүр бөгөөд санхүүгийн төв Мумбай хот болол энд байрладаг. За гэвч мужийн доторх хөгжлийн ялгаа бол маш их байт юм байна. Тэгээд энэ хүү муж нь ойролцоогоор 126 сая хүн амтай. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь бол ойролцоогоор 3,000-аас 3,500 $. За энэ нь бол энэ тгийн дунджаас дээгүүр боловч хөдөө орон нутагт бол энэ үзүүлэлт нь бол маш бага байт юм байна. За харин хүний хөгжлийн индексээрээ ойролцоогоор тэг 100-ны 70 буюу дунд түвшинд ордог. Тэгээд боловсрол буюу бичиг үсэг тайлгдсан байдлаараа гэх юм бол 82 орчим хувь буюу дийлэнх нь бол бичиг үсэг тайлгдсан боловч бас л хөдөө орон нутаг руу болохоор энэ нь буураад явчихсан юм байна. Тэгээд ер нь бол чихрийн нишингийн ажилчдын дунд энэ үзүүлэлт нь бол маш доогуур байдаг. Тэгээд энэ мужийн эдийн засгийн бол үйлчлэгийн салбар болон хөдөө аж ахуй за тэр дунд бол чихрийн нишингийн тариалан дээр бол тогтдог. За тэгэхээр хүн амын ихэнх хувь нь бол чихрийн нишингийн талбайд ажилладаг гэсэн үг. За учир нь гэх юм бол энэ муж нь өөрөө энэ тгийн чихрийн бүс гэгддэг ийм нутаг юм байна. За иргэд бол мэдээж чихрийн нишингийнхаа талбайд гэр бүлэрээ нүүдэлэн ажилладаг. Тэгээд хосууд гэр бүлэрээ хагас жилийн турш хүн төвчөр хөдөлмөр эрхлээд ердөө 100-аас 150 мянган рупи буюу Монгол мөнгөөр бол 4-6 сая төгрөгийн цалин авт юм байна. За гэвч гол асуудал нь гэх юм бол хэрвээ эмэгтэйчүүд нь сарын тэмдэг нь ирсэн үед нэг өдөр ажиллаа таслах юм бол 20-с 40 мянган төгрөгийн торгуулт төлд юм байна. За тэгээд энэ нь болохоор тэдний хувьд бол хэдэн өдрийн хоолны мөнгө учраас тэд бол хоол ундтай амьдрахын тулд саваа хуулахаас өөр аргагүй хүртгийн гинэ. За гэхдээ энэ бүхэн бол зөвхөн тэр эмэгтэйчүүдийн сонголт биш харин ашиг хонжоо хайсан хувийн эмнэлгүүд тэдний боловсролгүй байдлыг нь далимдуулаад баг зэргийн өвдөлт мэдрэхээр нь савчин ялзарч ийн хор тавдар болж ийн гэж бол айлгад юм байна. Учир нь энэ төрлийн мис заслын өртгөн 20-с 40 мянган рупи буюу Монгол мөнгөөр 800-аас сая 600 мянган төгрөг болт юм байна. Тэгэхээр саваа ахуул гэж зөөсөн эмчнэрийн завраар бол тэр эмэгтэйчүүд бол ирүү савдаг байсан ч үнийг мэдхгүйгээр ингээд ахуулт юм байна. За тэд энэ өндөр хүртэгтэй хаалгааны зардлаа төлөхийн тулд дахиад л зуучлагчдаас өндөр хүүтэй зээл авч төснөөсөө болоод нэмээд бас ингээд үрийн сүлжээнд орд юм байна. Тэгээд ингээд 20-с 35 насны залуу эмэгтэйчүүд эрүүл байхдаа ч ингээд саваа ахуулсаар байна гэдэг нь бол ингээд маш эмгэнэлтэй байдлаар харагдаж байгаа юм. Гэтэл энэ саваа ахуулж байгаа үзэгдлийн хор уршгийг шинжлэх ухааныхаа талаас нь үзэх юм бол за залуу насндаа умаагаа ахуулах нь бие махбодыг бол маш хурдан хөгжрүүлж ясны сэрэгжрэлттэй даврын гүн хямралд бол оруулдаг. Гэвч бол умаагаа ахуулах мис засал нь бол зохих стандарт эрүүл ахуйн доор хийгдэггүйгээс болоод ер нь энэ тал дээр бол маш олон эмэгтэйчүүд хохирсон төдийгүй мис заслын явцад давсаг гэдэс болон шээсний сувгийг нь гэмтэх тохиолдол түгээмэл байт юм байна. За тэг мөн мис заслын явцад дотор эрхтнүүд гэмтэх халдвар авчид амьнасаа алдах эрсдэлч гэсэндээ маш өндөр байдаг. Тэг үүнээс болж бол эмэгтэйчүүд нас барсан тохиолдлууд бас их байдаг. Тэгээд гэсэндээ хөдөө орон нутагт эдгээр үхлийн шалтгааныг өвчнөрүүд басан гэж бүртгээд тэгээд нуун дарагдуулах хандлага бол байсаар байгаа нь бол харамсалтай. За тэгээд уг нь бол ашиг болохын тулд шаардлагагүй мис засал хийсэн эмчтэй эмнэлгүүд үүнд бол хамгийн их буруутай боловч эмэгтэйчүүд өөрсдөө мис засал хийхийг зөвшөөрсөн гэх бичигт гарын үсэг зурсан байдаг учраас хуулийн хариуцлага хүлээлгэхэд бол ер нь энэ тал дээр маш хүндрэлтэй байт юм байна. За тэгээд түүгээр зогсохгүй гэр бүлийн харилцааны хувьд ч гэсэндээ нөхөр болоод хадам ээж нь тухайн эмэгтэйг сарын тэмдгээсээ болоод ажиллаа таслахгүй байхыг нь бас шаарддаг нь бол энэ улсын нийгмийн эмгэнэл шахуу зөвлөх гэж ойлгож болно. Тэгээд эмэгтэйчүүд бол биеийн сулраад хүн төлмөр хийж чадгаа болгоход бол нөхөр нь хайж явах тохиолдол бол цөөнгөө бас гард юм байна. Эдгээр эмэгтэйчүүдийг бас умаагүй эмэгтэйчүүдийн тосгон гэж нэрлэх болсон юм байна. Тэгээд зарим тосгоны эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь бол ийм мис засал хийлгсэн байдаг. Тэгээд хамгийн гол асуудал нь гэх юм бол талбай дээр ариун өрөө цэвэр ус байхгүй учраас эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед халдвар ах магадлал нь өндөр байдаг бөгөөд за үнийг нь бол эмчнэр далимдуулаад мис засал руу түлхдэг ийм байх нэ. Харин азар бол энэ асуудал олон улсын анхааралд орсноор одоо л нөхцөл байдал баг багаар өөрчлөгдөж байгаа гэсэн мэн. Тэгээ мужийн захиранаас нь болохоор хувийн эмнэлгүүдэд хяналт тогтоож мис засал хийхээс өмнө бас аль бие усны зөвшөөрөл авдаг болгосон юм байна. Мөн чихрийн нишингийн талбай дээр ариун цэврийн өрөө барих сарын тэмдгийн үед торгуул ногдуулахыг хуулиараас ингээд хориглож байгаа юм байна. За мөн
албасгнуудаар эрүүл мэндийн ажилчид явж умаа авахулах нь одоо бид ямар хор хөнөөлтөйг тайлбарлан сарын тэмдэг бол ерөөсөө өвчин бишээ гэдгийг ойлгуулах юм соён гэгэрүүлэх ажлуудыг бас хийж байгаа юм байна. За бас одоо эмэгтэй ажилчдад эрүүл мэндийн түүхийг нь хөтлөх одоо карт гаргаад за тэгээд тэднийг бол хувийн эмнэлгүүдийн мүлжилгөөс хамгаалж бас эхлээд байгаа юм байна. Мөн одоо тэдэнд сарын тэмдгийн амралт болгох асуудлыг ч гэсэндээ одоо хөдөлмөрийн гэрээнд тусахаар ингэж нэлийн одоо дөрвтэй арга хэмжээнүүдийг авахар ажиллаж байгаа юм байна. За тэг мөн одоо нүүдлийн ажилчдыг одоо цахим санд бүртгээд тэ одоо тэдний авч байгаа цайлан нөхцөл байдалд хөдөлмөрийн байцаагч нар бас хяналт тавьдаг басан гэх мэтээр бол уг асуудал бол олон талаараа ингээд сайнаар шийдэгдэж одоо сайн тал руугаа хандж байна. За тэгэхээр ер нь бол сошиал ертөнц болон одоо мэдлэг боловсрол хоёр нийлэхээр ямар хүчтэй вэ гэдгийг бол энэ үйл явдлаас бол харж болохоор байна. Тэгээд хэрвээ одоо энэ асуудал олон улсын сонорт хүрээгүй бол тэ одоо цаашдаа ч гэсэндээ олон мянган залуу бүсгүйчүүд бие махбод болон одоо сэтгэл санаа цаашлаад одоо амь насаараа чухрах байсан гэдэгт бол итгэлтэй байна. Харин дэлхийн нийт бол үнийг орчин үеийн боолчлол гэж тодорхойлж байна. Тэгээд хүний үндсэн эрх болох эрүүл мэнд нөхөн орчин эрхийг одоо ердөө хэдхэн төгрөгийн төлөө золиослж байгаа энэ тогтолцоо бүрэн устгах ёстой хэмээн одоо хүчтэй байр суурьал илэрхийлсээр байна. За тэгээд энэ хүн мэдээлэл маань энэ хүрээд дуусж байна. Тэгээд та бүхэн манаас энэ тал дээр ямар бодолтой байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд мэдээж хүн бүр тэгш эрхтэй, эрүүл амьдрах эрхтэй гэдгийг мартах учиргүй. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За үргэлжлүүлэн би та бүхэндээ анагаах ухааны түүхэн дэх маш харгас цуврал алуурчны тухай ноцтой мэдээллүүдийг хүргэхээр бэлдсэн байгаа. За энэ аимшигт хэрэг болохоор 100-аад жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын нэгэн нэр хүндтэй эмнэлэгт гарсан. За эмчийн нэр байрж мянган хүнийг тамлан зовоосон галзуу эмч Хенри Коттны тухай түүх байгаа. За Хенри Эндрюс Коттон болохоор 1876 оны 5-р сарын 18-нд Виржиниа мужийн Норфолк хотод чинээлэг нөлөө бүхий гэр бүлд мэндэлсэн. За тэрээр бол багасаа л хасрыг амбицтай, шинжлэх ухаанд сонирхолтой юм хүүхэд байсан. За Коттон тухайн үеийнхээ хамгийн шилдэг боловсролыг эзэмсэн. За мөн одоо Мэрилиндийн их сургуулийг ч гэсэндээ төгссөн. За түгээрч зогсохгүй Джонс Хопкинсийн их сургуульд бас сэтгцийн анагаах ухааны эцэг эгддэг Адольф Мейерийн удирдлаганд орж гэсэндээ суралцаж төгссөн. За тэрч байтугай одоо Европын шинжлэх ухааны төв болсон Германд очиж одоо Альцгеймерийн хүчнийг нээсэн Алиус Альцгеймер зэрэг одоо суутнуудтай хамтдаа ажиллаж исэн ийм одоо элит эмч байсан. За тухайн үед бол анагаах ухааны чиглэлээр Германд суралцаж төгссөн хүмүүс бол маш их одоо нэр хүндтэй ийм байсан юм байна. За тэрээр бол 1907 онд буюу одоо ердөө 31 наснда Нью Жерси мужийн Трентон улсын эмнэлгийн захирлаар бол томилогдсон. За энэ эмнэлгийн захиралд болоход бол улс төрчдийн нөлөө орсон ч гэж бол бас ярьдаг. За тухайн үеийн нийгэмд бол Коттон орчин үеийн шинжлэгч гэж үнэлэгдэжсэн бөгөөд за учир нь гэх юм бол тэрээр сэтгцийн хүчнүүдийг гинжлэх, зотхыг бол эсэргүүцэж тэдэнд бол хүн ясаар хандах ёстой гэж ингэж ярьдаг хүмүүс юм байна. За гэвч одоо энэ хүмүүнлэг багны цаана маш аимшигтай туршилт нуугдаж байсан байгаа. За тухайд бол Трентон эмнэлэг нь 2000 гаруй хүчтэнтэй, хэдэн зуун гаруй ажилтнтай ийм одоо асар том эмнэлэг байсан. За Коттон бол одоо нэгэн хачирхалтай онолд бол бүрэн итгэсэн нь бол голомтод халдвар гэвч зүйл байсан. За түүнийхэр бол одоо сэтгцийн хүчин гэдэг нь ерөөсө тархины эмгэг биш, харин одоо биеийн одоо айл нэг хэсэгт байгаа бактерийн халдвар одоо тархинд нөлөөлөд тэгээд хүнийг галзууруулдаг гэж бол үздэг байсан. За тэрээр шинээр гарч ирж исэн одоо рентген туяаг ашиглаад өвчтнүүдээ оншилж шүдний доорх одоо өчүүхэн сүүдээр тэ эсвэл одоо гидснийх нь хэлбэр жоохон ч гэсэндээ өөр байх юм бол түүнийг бол шууд халдварын голомт гэж оншилдог байсан. За тэгэд халдварыг устгахын тулд Коттон мис заслын аргыг бол сонгосон. За хамгийн түрүүнд бол тэр өвчтнүүдийнхаа бүх шүднүүдийг нь бол сугалж эхэлсэн. За тэрээр халдваргүй эрүүл шүдэж гэсэндээ ирээдүйд халдвар авч магадгүй гэсэн ийм одоо сонир шалтгаанаар л авдаг байсан. За Коттон нийт одоо 645 томоохон мис засал 11,000 гаруй шүд суугасан гэх маш юм аимшигтай баримт байдаг. За хэрвээ одоо шүдгүй болоод тэ одоо өвчтнүүд нэтгэрхгүй байх юм бол дараагийн шат руу шилжин. За тэр нь бол бүр ч аимшигтай буюу одоо гүйлсэн булчирхай хамрын хүндийг нь авдаг байсан. Тэгээд ч одоо эдгэрхгүй буюу тэ одоо солиорлол нь хിവэрэ байх юм бол хөвлийг нэгээд одоо дэлүү, бүдүүн гидэс, өндгөвч, төмсөг, цусны хүүдийг л одоо бүгдийг нь л ерөөдөө тайрч хайдаг байсан байгаа. Дүнхээр аимшигтай байгаа зү. Тэг Коттон бол мис заслын эмч биш байсан. Тэг тиймч болохоор хагалгаагаа бүр маш болиг хийдэг байсан. За тухайд бол пенсилин буюу антибиотик ч гэсэндээ нээгдэггүй байсан учраас өвчтнүүдийн нөхцөл байдлыг бол уламд ордуулж байсан. Зүгээр л одоо тэр хүмүүс бол амьд одоо туршилтын тулаа болдог байсан гэсэн үг. За мис заслыг хөвчлэн одоо этилийн спирт юм уу эсвэл одоо хлороформ ашиглан ерөнхий мэдээ алдуултал бол хийдэг байсан. За гисэн ч гэсэндээ одоо хагалгааны дараах өвчин намдаах үйлчлэгээ ер нь маш муу байсан учраас өвчтнүүд бол хагалгааны дараа асар их тарчилдаг байсан. За одоо тэгээ түгээрч зогсохгүй одоо хаалгааны дараах хасаргаа сувилгаа гэж байгаагүй учраас өвчнүүд хаалгааны дараах одоо халдвар цус үргэлжлэр бол олноороо нас барж исэн. Тэгээ энэ нь юу байсан гэхээр өвчтнүүд нь одоо хаалгааны ширээн дээр ерөөхдөө нас бардаггүй харин хаалгааны дараа буюу одоо перитоноид гэх юм уу одоо хөвлийн хүнд өрөвсөлтэй эсвэл одоо нөгөө сепс гэж байдаг шүү дээ цусны халдвараар ингэж нас бардаг байсан баа.
Тэгээ өвчтнүүдийг бол хагалгаанаас айгаад зухдах юм бол за тэрээр бол тэдний хүчээр бүр орон дээр нь хүлж агаад эрхтнүүдийг ингээд маш харгасаар авдаг байсан байгаа. За тэгээд хагалгаанд орсон өвчтнүүдийн сэтгцэн бол мэдээж юусооч дээрдэггүй, харин ч одоо бие махбодын асар хөвгөлтөөс болоод сэтгцийн хувьд бол уламд ордог байсан. Тэгээ Хенри Коттон бол өөрийнхөө онолд маш их итгэдэг байсан гэдгийн хамгийн том баримтан гэх юм бол түүний хувийн амьдрал байдаг. За юу гэхээр бол тэрээр урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийнхөө эхнэр болон одоо 2 хүүгийнхээ бүх шүднүүдийг нь хүртэл суглуулсан байдаг байхгүй юу? Тэгээ энэхүү харгислын үр дагавар маш аимшигтай ирсэн. За яасан гэхээр түүний 2 хүүхэд нь хоёулаа насанд хүрсэн хойноо сэтгцийн гүн хямралд ороод эцэст нь амиа хорлон нас барцгаасан. За энэ нь бол түүний онолтой ингээ ямар ч үр дүнгүй харин ч одоо сэтгэл зүйн асар их гэмтэл учруулсан гэдгийн маш том нотлого болсон. За гэхдээ одоо Коттон бол мэдээж өөрийнхөө амжилтыг маш гайхамшигтай буюу 80-аас 85% эдгэрэлттэй гэж бол сурталчилж олон улсын хэмжээнд бол өөрийнхөө нэр алдрыг маш их одоо түгээж эхэлсэн байна. За гэвч мэдээж Коттоны багш Мэйр болохоор өөрийнх нь шавьтай одоо ийм богино хугацаанд яаж ийм өндөр үр дүнд хүрээд байгаа юм болоо гэд эргэлзэж эхлээд 1924 онд болохоор доктор Филлис Гринак хэмээх эмэгтэй болохоор нууц шалгалт хийлгэхээр эмнэлэг рүү явуулсан байдаг. За гэтэл тэрээр бол Коттоны бүх тайлан хурамж болохыг замун одоо өвчтнүүдэд хамлан зовоож байсныг нь илрүүлсэн маш олон бодтой баримтуудыг бол олсон байгаа. Тэгээ бодит байдалтай гэх юм бол хагалгаанд орсон хүмүүсийн бүр 45% нь бол шууд үхлийн ирмэгт очдог байсан гэдгийг тэр олж мэдсэн. За тэрээр бол үүнийг багшд нь хэлсэн. За гэвч одоо Мэйр болохоор салбарынхаа нэр хүндийгч тэр өөрийнхөө одоо нэр хүндийгч хамгаалахын тулд энэ тайланг нь нуун дарагдуулсан. Тэгээ 1925 онд Коттоныг түр хугацаагаар чөлөөлөөд одоо дотоод хяналт шалгалт хийсэн ч гэсэн за тэр бол мэдрэлийн ядаргаанд орлоо гэж шалтгаглаад тэгэд өөрийгөө өмгөөлөөд тэгэд удалгүй одоо буцаад ингээд ажилдаа орсон байдаг. Тэгээ Коттон бол одоо Нью Жерси мужийн улс төрчидтэй маш ойр холбоотой байсан учраас түүнийг бол орчин үеийн шинжлэх ухааны гоц ухаант гэж бол тэр хүмүүс өмөрж хамгаалдаг байсан. Тэгээд ийм болохоор Коттон ерөөсөн ямар ч ял шийтгэл аваагүй. Тэгээд 1930 онд бол тэтгэвртэй гарах хүртлээ. За тэгээд бүр тэтгэвртэй гарсан хонооч гэсэндээ ял шийтгэл аваагүй учраас ингээд хувийн эмнэлэг нэгээд тэгээд үргэлжлүүлээд ингээд баян жинэлэх хүмүүс нөгөө нэг аимшигтай хаалгаагаа үргэлжлүүлж хийгээд бас асар их одоо ашиг олсон байдаг. За тэгээ бодит баримтаас дурдах юм бол одоо Коттон нэгэн эмэгтэйн бүдүүн гизийг тайрч авсны дараа тухайн бүсгүй бол 3 хоногийн турш ингээд тарчилж агаад нас барахад Коттон түүний халдварыг хитрхи одоо гүн орсон байна гэж дүгнээд ерөөсөө одоо өөрийнхөө бурууг бол хүлээн зөвшөөрөөгүй. За тэрээр 1933 онд бол зүрхний шигтээсээр бол нас барсан. За түүнийг нас барахад бол хүмүүс бол түүнийг баатар мэтээр бол оршуулсан байдаг. За гэвч одоо хэдэн 10 жилийн дараа одоо нууц тайлангууд нийл болоод түүнийг одоо ангаа ухааны түүхэн дэх бүр хамгийн том алуурчдын нэг байсныг бол дэлхийн нийтээр ингэж мэдсэн байдаг. За тэгээ түүний түүх бол одоо шинжлэх ухаан ёс зүгөө болох юм бол те ингээ ямар аимшигтай үр дагавар төрдгийг ингээд сануулсан хамгийн одоо хатуу сурвамж болж үлдсэн. За тэгээ мэдээж та бүхэн бол энэ аимшигтай түүхийг сонсоод тэр одоо зүгээр л нэг галзуу алуурчин байсан юм уу? Эсвэл одоо шинжлэх ухааныхаа төрөлтөд орчихсон ийм одоо эрдэмтэн байсан юм уу гэсэн ийм бодол орж ирсэн баг. Тэг мэдээж одоо 31 наснда ийм том эмнэлгийн захирал болж чадсан гэдэг нь бол түүнийг ямар ухаантай бас ямар их амбицтай байсныг нь бол харуулж байгаа. За мөн одоо зөвхөн эднээс ч гадна те түүний элит боловсрол Германд эзэмшсэн мэрэгчлэн тухайн үед бол түүнийг шүмжлэхээс бол хамгаасан ийм одоо бамбай болж өгсөн гэхэд бол ер нь болно. За гэвч тэрээр одоо ухаантай байсан ч гэсэн өвчнүүдээ бол ерөөсөө хүн гэж үздэггүй байсан. Тэднийг бол зөвхөн одоо засах ёстой машин те эсвэл одоо туршилтынхаа объект гэж бол хардаг байсан. Тэгэл одоо өвчтнүүд нь ингээл хаалганаас айгаал тарчлаад ингээ байж хахад тэрэнд бол ямар ч өрөвдөх сэтгэл байдаггүй байсан. За мэдээж зарим хүмүүс одоо багшийнх нь буруу юм шүү дээ гэж бол асуух байх. Тэг мэдээж Мэйрийн заасан одоо биологийн сэтгцийн ангаа ухаан Коттоны суур босно гэвэл болсон. За гэвч бол Коттон одоо энэ онолыг маш аюултай буюу одоо хэд тууширсан түвшинд хүргэсэн бөгөөд багш нь халдвар байж магадгүй гэж заасан бол Коттон бүх халдварыг мэд заслаар огтолж хаах ёстой гэж бол өөрөө шийдсэн юм. За гэхдээ багшийн бурууч гэсэндээ мэдээж байгаа. Тийм багш нь энэ хэргийг одоо мэдсэн даруйда зогсоохын оронд одоо өөрийнхөө боолн тэ одоо салбарынхаа нэр хүндийг бодоод нуун дарагдуулснаар бол Коттоныг одоо улам бүр өөрийнх нь зөв юм шиг ингэж ботход хүргэсэн. Тэгээд энэс болоод зөндөө олон бас хүмүүс хохирсон гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд эндээс бид одоо юу харж болох вэ гэвэл одоо хяналтгүй эрх мэдэл, сохор итгэл үнэмшилтэй хизээж одоо сайн зүйл хүрэгдгүй гэдгийг бол харж болно. За Хенри Коттон бол одоо нарциссист буюу өөрийгөө хит их шүтдэг юм хүн байсан. Тэгээд шинжлэх ухаан хичнээн одоо хуурцтай хөгжсөн ч түүнийг удирдах одоо ёс зүй, энерги сэтгэл байхгүй бол одоо бид аврал биш харин одоо сүрэл рүү алхаж байдаг. За тэг миний бэлдсэн мэдээлэл энэ хүрээд өндөрлж гин. Тэгээд хид нуршгүй байхыг хичээлээ. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк болон subscribe дарж бас суугаад дэмжээрэй. Тэгээд миний Instagram хаягаар зочилж сонирхолтой мэдээллүүдийг аваарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр
Баяртай.